За 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй сүрээгээр онцлогдож ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болжээ. Ингээд энэ эмэгтэй 4 хүүхэд нь улсаас өгөх 100 мянган төгрөг 3 хүртэлх насны хүүхдэд харгахад өгдөг цалинтай ээжийн 50 мянга. За энэ айл ерөнхийдөө сардаа нийт 450 мянган төгрөгийн орлогоор амь зогоож байна. За гэтэл энэ өрхөд түрээсийн байрны төлбөр, тог, хэрэглээ, хүүхдүүдийн идэж уух, өмсөж зүүх гээд хэд дахин нэмэгдүүлсэн орлого зайлшгүй шаардлагатай. Сүрээгээр өвдсөн өрх толгойлсон эмэгтэй болон түүний гэр бүл эмчилгээ болон хүүхдийн мөнгнөөс бусдаар нийгмийн халамж, анхаарал огт авч чадахгүй байна. Энэ бол сүрээгээр өвдөж эмчилгээнд орсон олон мянган хүнд тулгамдсан асуудал. За манай улсад жил бүр 3000 орчим хүн сүрээгийн шинэ халдварт өртдөг гэх тооцоо судалгаа байдаг юм а. Сүрээгийн эмчилгээ авж байгаа хүмүүс эм уудаг. Тэгээ эм бас зүгээр нэг юм уучдгүй нэлээдгүй олон юм хавсарч уудаг. За тэгээ тэр юм ууж хахад зарим хүмүүсийн биеийн онцлогоос болж харшил өгөх, хариу сөрөг үйлдэл үзүүлэх, гаж нөлөө үзүүлэх асуудлууд гардаг. Тэр болгондоо мэрэгжлийнхаа диспансерын эмчд үзүүлж хагаад эмчилгээнийхээ горимд чиглэлүүдийг өөрчлөө явдаг. За зарим хүмүүст бол одоо эмээ ууж хахад нь одоо биеийн тавгуудах, ингээд дотор нь муухай оргих, за тэгээ илгэнд нөлөөлөх асуудлууд гарч байгаа учраас элэг хамгаалах хэмийг нэмэлтээр уух хэрэгтэй болдог. Тэгээ манай сүрээгээр өвдсөн даван тулсан улсууд ярьж хахад бид нар элэг хамгаалах хэмийг авч уухад үнэтэй байдаг. Тийм учраас даатгалаар хөнгөлж болдгоо юм уу? Нэг бол үнгүй өгж болдгоо юм уу? Ингийн бол амжиргааны төвшин орлого багтаа хүмүүст энэ их дэмтэй. Сүрээ өвчнг өөрөө эмчилэхэд урт хугацаанд эмчилдэг. Багадаа 6 сар тэгээ цаашаа явдаг учраас энэ 6 сарын хугацаанд чи ажил хийх боломжгүй болох, орлого багасах ийм асуудлууд гарч ирдэг. Энэ үед бид нарт чинь юу ийм худалдаж авах мөнгөний асуудал маш хүнд шүү дээ. Тийм учраас нэмэлт одоо энэ нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлээ чи одоо тээврийн зардлыг шийддэг, баг төр байраар хангах, зээлтэй бол зээлийн зарцаагч гэдэг юм уу, өөр сэтгэл санааны дэмжлэг одоо тусламж, ямар тусламж байна, тэрнтэй нийгмийн халамжийн бусад төрийн үйлчлэгээтэй уялдуулж өгөөтэй гэж асуудлууд гарч ирж байгаа. За эрүүл мэндийн салбарт сүргээтэй иргэдэд хавчин гадуурхдаг, үслэг хийхээс татгалздаг, эрүүл мэндийн бусад төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй байдал өнөөдөрч байсаар байгааг судалгаанд хамрагдсан иргэд хэлжээ. Үүнээс гадна олон тулгамдсан асуудалтай эрүүл мэндийн байгууллагч өөрсдөө нүүр тулдаг тухайга ярьжээ. Иргэдийн хувьд сүрээгийн эмчилгээг тууштай үргэлжлүүлж чадвал бүрэн эдгэрдэг гэдгийг эмч нар хэлж байна. За нийгмийн талын дэмжлэг гэдэг биднээс шалтгааллахгүй юмаа гэдээ бас зүгээр хараад бол сууж боломгүй яаж шийдэх үү гэдэг асуудлыг бол бид нар бас ярьж л байдаг. Одоо жишээлбэл нэг суманд гэхэд нэг л сүрээтэй өвчтөн байлаа гэхэд тухайн сум одоо тэр тухайн нэг л хүний нийгмийн талын асуудлыг шийдэх бас боломжтой. Энэ бол амар боломжгүй асуудал биш. Тэгэхээр тухайн өвчтнийг онцлоод ингээд эмчлэх гэж байгаа сүрээгийн эмчин маань тухайн тохиолдлоо яаж эмчлэх вэ гэдэг менежментээ сайн боловсруулах хэрэгтэй. Тэр хүн нийгмийн дэмжлэг шаардлагатай байх юм бол одоо тухайн хүний амьдарч байгаа нийгэм хорооны ажилтнтай уулздаг юм уу эсвэл одоо өгөр хин нэг юм төрийн бас байгууллага танддаг ч юм уу. Энэ хүнийг одоо яавал эмчилчих вэ гэдэг тухайн эмчийн менежментийн асуудал байдаг. Энэ бол бас. За сүрээгийн эм эмчилгээ эхэлснээс 14 дахь хоногоос бусдад халдвар тархах боломжгүй болдог байна. Гэтэл иргэдийн дунд гэр бүлийн гишүүд хамаатан саднуудын зүгээс сүрээтэй гэж сонссон даруйда бусдыг илт ялгуурладаг байдал нь өвдсөн иргэдийг давхар яллаж байгаа явдал юм а. Тиймээс сүрийн өвчтний талаар ойлголт мэдлэгтэй байж өвчний эсрэг хамтдаа хичээж эрсдэл бүлэгт хамрагдж байгаа бол онцлогоондоо эрт орж халдварт өртсөн бол эмчилгээг эрт эхлэх нь чухал гэдгийг эмч нар анхаарууллаа.